Je ne sais pas s'il en est de plus blonde, mais de plus belle, il n'en est pas pour moi. Elle est vraiment toute la joie du monde. Ma vie commence dès que je la vois. Et je fais oh, et je fais ah. C'est si bon de partir n'importe où, bras dessus, bras dessous, en chantant des chansons. C'est si bon. Сайн бацхан эрхэм үзэгчдээ та бүхэндээ уулзч байгаа энэ өдрийнхөө мэндийг төгшүүлье. Өнөөдөр бид нэр Калифорни мужийн Half Moon Bay гэдэг ийм газар далайн ирэг дээр ирсэн байна. Тэгээд бид нэр студийнхаа бидний зочин гэдэг болон Калифорни мужийн Берклигийн их сургууль болон Стэнфордын их сургуулийн хамтран зохион байгуулсан Монголын соёлын өдрүүдэд Монгол улсаас хүрэлцэн ирсэн гавьяач жүжигчин Синг Доржгоотой уулзч байна. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Миний нэр Синг Дорж. Би одоо Ховд аймагт амьдарч байгаа. Би Ховд аймгийн Чандаман суманд төрсөн. Чандаман сумын уугуул. Ховдын хөгжим драмын театрт би ч одоо дагалдан жүжигчингээс ахуулаад дараамын жүжигчин. Тэгээд одоо хэсэг жоохон хугацаанд найруулагч хийлээ. Дарагч хийлээ. Хөөмөгчин хүнтэй би. Тэгээд энэ одоо Монголын соёлын өдрүүдэд их цаг агараас нь ахуулаад ер нь одоо их сайхан байна. Өдий дуулна борооны улирал гэсэндээ бороо их ордог, хүү төвтөр сэрүүн байдаг гэсэн аз болоход энэ жил одоо энэ биднийг байх хугацаанд Монголын соёлын өдрөө зохиогдох энэ хугацаанд энд бол маш сайхан, дандаа нарлаг сайхан өдрүүд байлаа. Сайхан байна. Монголын ардын урлагийн буйнаар гэхүүд ардын урлагийн ач тусаар дэлхийн олон улс орноор явж Монголынхаа ардын сайхан урлагийг ялангуяа хөөмийг сурталчилж хүмүүст мэдрүүлж байсантай их баяртай байна. Одоо ч бас мэдрүүлсээр л явна доо. Нас жар гарлаа. Тэгэд хурц хилөөндөө хэдий суусан чиг хийж байгаа ажил маань хийгдсээр л явдаг газараа бас явсаар л байна да. За соёлын үйл ажиллагааны талаар та ямар сэтгэлтэй байна? Энэ хоёр дэлхийд нэрээ тамгалсан энэ хоёр мундаг том сургуулиуд манай Монгол улсын соёлын өдрүүдийг зохионо гэдэг нь түүхэн ач холбогдолтой гэж бид нэр үзэж байгаа. Тэгээд таны хувьд тэгээд таныг хэрхэн сонгов? Энэ сургуулиуд өөрсдөө уран бүтээлчдийг хөгжимчдийг хөөмөч бүгдийг сонгосон гэж сонссон л доо. Стэнфорд их сургууль, Берклигийн сургууль бол ер нь дэлхийд зартай сургуулиуд л да. Би ном зохиолоос болон одоо кино урлагийн зүйлүүдээс ичнэ одоо сонсч яснаас биш энэ дэрч тавсан гэж үүндээ бодсонгүй. Тэгээ аливаа юм бол бас учир шалтгаантай байдаг. Энэ сургуульд ирж тоглох болсны учир нь бол мэдээж хэрэг ардын урлагийн хагас дутууч гэсэн эзэмс миний идвэх чармаалт бас авьяас байдаг байх. Тэрүүн дээр энтхийн хүн мэдэрсэн явдалд байгаа юм. Питер Марш гэж манай Монголд Улаанбаатарт сууж байсан хэсэг хугацаанд Монголын одоо Монгол судлаач Америкаас тэнд Монголын ардын урлаг судлаач хүн тэнд хэсэг ажиллахдаа надтай уулзаж өөрөөр хэлбэл би тэр танилцж намайг одоо мэдэрсэн тэр хүн. Тийм ч учраас тэр хүн энэ тоглолтод оруулна гэдэг санал санаачлахыг энэ фестивалийн удирдах зөвлөлд тэр хүн тавьсан юм байна лээ. Тэгээд одоо бас тэгээд фестивалийн удирдлага мэдэрч тэгээд намайг одоо энд бас өрөөвчтэй гэж бодож байна. Тэгээд их сайхан арга хэмжээ боллоо. Дэлхийн бөмбөрцгийн нөгөө талын дэлхийн бөмбөрцөгч ерөөсөө хоёр талтай хоёр их том
их газартай шүү дээ. Нарийн ирвэл. Нөгөө талын одоо энэ их газарт ирж нэг одоо социализмын үед л баг одоо нөгөө ертөнц гэж үздэг байсан. Энд одоо ирж энэ их том арга хэмжээнд оролцож байгаад их баяртай байна. За таны урлаг руу орох болсон шалтгаан хөөмич болсон одоо анхны түүх гэж ярьдаг шүү дээ. За миний баг насан чинь манай хавдын чандман суманд хөөмөлдөх хүн цөөхөн байсан да. Тэгээд ч тэр хүмүүс нь над шиг жоохон хүүхдэд олддогчгүй. Урлаг уран сайхнаар тэр хөөмөчд нь явдагчгүй. Нарийн ирвэл суманд хөлөө байхгүй байсан шүү дээ. Тэгээ одоо нэг сард байд юм уу, 2 сард байд юм уу, улиралд байд юм уу. Магадчгүй нэг жилд нэг ирж кино нэг 2-3 өдөр гараад тэгээд явчихдаг. Тийм байсан үе. Миний хөдөө орон нутагт тэр үед хүүхэд ахуй цагт кино үзэх нь байтугай хэрэггүй. Телевиз арай доогт байхгүй. Тэр байтугай фото зураг байхгүй байсан шүү дээ. Фото зураг. Хэдэн он бэ? Тэр чи одоо 1900 гэж 48 онд төрсөн хэд ми хөөмө 6 настайгаас сурсан гэжтэй эхэлж одоо хөөмөлж оролдож эхэлсэн л дээ. Тэгэхээр чин 54 3 оны үе шүү дээ. Тий. Тэгээд би тэр байтугай хэрэггүй нэг холын садангийнхаа хүний ахуулсан фото зургийг үзээд одоо маш их сонирхдаг. Тэрийг бүр тэр байтугай хэрэггүй аргалд явахдаа тэр ахынхаа тэр ахын зургийг тэр ээжээс нь гуйж аваад тэгээд аргынхаа ёроолд суучгаад одоо энэ тэр зургийг хараад ямар одоо сони яас айдлах юм байт юм гэдэг. Тэр одоо надад тийм үе байлаа шүү дээ. Тэгээд одоо тэр хөхтөн гэр дээр ингэж иргэх адууч шууны жиргээ тэр ингээ тэнгэр тогтцсон юм шиг байгаад байдаг болжмор. Тэгээд жижигхэн одоо цөцгий жижиг хөх цөцгий гэдэг. Хээр талын хүнлдээ би. Тэр бүхэн над сонирн бас би 6 настай байхдаа манай нэг нагцах талхай гэдэг хүн хөөмөч хүн биш л дээ зайлвал надаас сургуудлаа ах л да. Ээж маань дүү. Тэгээ тэр хүн бага сургуульд явж зуныхаа амралтаар шил 3 дугаар ангид байсан юм уу да янз нь. 4 дугаар ангид байсан юм уу тэгээ ирээд хөөмө гэж юм байд юм гэдэг хоолой багал зураа шахсан юм нэг үзүүлдэг юм аа биднэрт. Тэгээд нэг удаа. Тэгээд ерөөсө тэрийг сонирхол надад соргог буусан. Тэгээ би тэрийг дуу одоо ухаанд дахиж надад сонсгоогүй шүү дээ. Тэгэл ерөөсө тэрийг дуурайж ичнэ гэртээ үдсээр угаад ээжтэй загнуулаад одоо наа чинь миний хөө одоо хөөмө гэж ямар юм байх вэ? Наач хоолой гүрээ чинь одоо шахагдаад нүд чинь нүүр чинь улайх. Наа чи ер нь болохгүй шал. Чи одоо тэр хэрэггүй юм одоо яаж ямар хэрэг байна одоо хөөмө гэж ямар юм хэмэдэх бодно надад ч тийм. Гээд одоо мэдээж хэрэг ээж аваад мань ямар таатай сонсогдох вэ одоо нэг л тийм хархирсан ачим сонсогдохоор аргагүй. Нэгдүгээр, хоёрдугаар над өөр үзэх юм байгаагүй учраас тэр аюулгүй содон буусан байхгүй. Өөр сонсох юм байгаагүй учраас содон буусан. Тийм учраас тэрний төлөөгээ тэгж сурах гэж үзсээр байгаад. Тэгээд одоо дунд баг сургуульд орхосон. Нэг 7 8 9 10 нас хүрсэн тэгэхэд тэр Бат сайхан гэж манай нутгийн нэг надаас нэг ангийн төрөв байсан хүүхдтэй хамт манайхаа айл ойролцоо байсан. Тэгээд даван дотор орж суучгаад хоёлаа нэг рүүгээ хараад. Тэгээд одоо хөөмөй оролдож тэр бат сайхан надаас арай дээр хөөмөлдөг байсан. Тэр бол юугаараа дээрөөсөн хөтөр намайг бол дуун ай хөөмөлдөг байсан байхгүй юу? Бууралмарыг, говийн өндрийг гэтэл би болохтой зэрэг чинь дуун ай май байхгүй зүгээр жоохон дуугардаг байсан. Тэгээд тэр яг одоо бас дуурайгаад. Тэгэл одоо улам сайжруулсан та. Тэгэхээр овоод уграа сурцсан байсан нам би. Намайг чи сайн дуурч чинь гэж хэлсэн. Тэгэл ай май орж ирэл тэгэл одоо. Тэрнээс ч хойш өөр 73 онд бол чи дэлхийн залууч оюутны 10 дугаар ханаад нь барилгачин байхтай шалгараал. Тэгэл ер нь миний хөөмөлөх зам нэгдэж чадарт орох зам нэгдсэн. Тэгвэл урлагаас гадна та эхлээд бас өөр ажил эрхэлжсэн байх нь тийм ээ? Би чинь юу барилгачин байсан хүн шүү дээ. Сантехникийн слесарь 9 жил хийсэн. Тий. Өөр ажил эрхэлж байсан. Тэгээд тэр барилгачин байхтаа дэлхийн залуучууд оюутны 10 дугаар их наадамд
одоо манай ардын жүжигчин төрийн сойрхолч Хөдөлмөрийн Баатар Лувсан Шарууга тэр үед тэр нэг залуучууд оюутны фестивальд оролцох хүмүүсийг хөтөө орон нутгаар явуулж нэг орос хүнтэй хамт шалгаруулт хийж яваад тэгээ барилгач намайг би одоо ямар азарч тэрүүнд шалгуулъя гэдээ орж ирсэн юм. Яваад оччихсан тэгээ шалгуулсан чинь тэнцээд л. Тэгэл би одоо тэр наадамд явсан хэрэгтэй. Берлинд. Тэгч 120 хэдэн орон оролцож байлаа. Анжела Дэвис гэж Америкаас одоо хондоо нөгөөх хараарстай одоо нэг тэмцэж явсан тэмцэгч хүүхэн хүртэл тэрэнд орж ирсэн шүү дээ. Тэгэл одоо ардын авьяастангууд олон орны орж анх удаа юм үзэд нүд тайлж. Тэрнээс урд явах тэмцэд байсан да бүр үндэст хэрэгжид. Тэгэл хөөмөглөх улам одоо урамших урлагийн хүн болох зам маань тэгж эхэлсэн. Таны гавьяа шагнал авсан урлагийн ямар медаль шагналууд байна вэ? За би ч одоо юуны нөгөө театрын яг уран бүтээлч болохоос өмнө бол дээр үе сайн дур уран сайхан ч хийж явах үед бол Ухаар түмний урлагийн наадамаас авч исэн медалууд бий л дээ. За тэр дэлхийн залуучуудын оюутны 10 дугаар наадмын алтан медаль байна. Уран сайханд байх тал би авсан. За тэр урлагийн хүн болоод юу хөдөлмөрийн хүндэт медаль, соёлын тэргүүний ажилтны яамны шагнал. Тэгэд улсын гавьяа жүжигч. Бусад урлагийн төрлөөс хөөмийн юугаар онцлогтой вэ? Хөөмийн онцлог нь хамгийн нэгдүгээрт нь өөрийн бие даасан урлаг. Өөр ямар ч хөгжмийн зэмсгүйгээр одоо өөрөө хөөмөлж болно. Хаанч одоо ухаандан байгальдч хөөмөлж сургууль хийж болно. Гэртээ сургууль хийж болно. Хаан л бол хаан. Сургууль хийж болох тийм нөхцөлтэй хөөмийн онцлог. Нэг хоёр дугаарт нь бол юу хөхтэй зэрэг тэр дуулах урлагийн бие хөөмийг дуулах урлагийн бүр одоо хоёр дахь гэлбэр гэж үзэж байгаа юм. Дуулах урлагаас хөндрүүлж үзэж байгаа. Яагаад гэвэл адилхан хоолоогоор дуурч байгаа, адилхан амьсгаагаар төрөгдөж байгаа, адилхан зүрх тархины хүүрнэл боловч шиг хөөмий бол юу гэхээр хэлэх үггүй мөртлөө өөрийнхөө дуу авиагаар хүмүүст илэрхийлдэг учраас илүү зүрх тарих руу нэвт орсон үгээр илэрхийлэх биш. Хөдөлгөөнөөр илэрхийлэх биш. Бүжиг бол хөдөлгөөнөөр илэрхийлнэ. Зөвхөн авиагаар дуу бол үгээр илэрхийлэгдэнэ. Гэтэл хөөмий бол үггүй, хэлэггүй. Тэгсэн мөртлөө ганцхан авиагаар хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрэх ёстой. Энэгээр онцлог гэж боддог. За тэр Стэнфорд, Беркли дээр болсон үйл ажиллагааны явцад та хөөмийн 3 төрөл байдгаа гэд ингээд яг юугаа эхэлчихсэн. Тэрийг манай үзэгчид тавчхон нэг юм байдгиймаа гэ тэрийг ярихгүй. Тэр их сонирн байсан. Бас ингээд юу үзүүлэх гэж юу? Жохон. За би хөгжмийн зэмсгүйгээр үзүүлье. Тий. Үзэгчдтэй. Тэр хөөмөө бол би бодохдоо бол хөөмө 3 төрөл байна гэж үздэг. Гэхдээ 2 төрөл нь хоорондоо их ойрхон. Гэвч бие даасан яг л 3 төрөл байна ерөөс. Хүмүүс л одоо 7-8 тагнаан хичээжний хөндийн ямар юмны хөөмий багалзуурын тэр гэд ярьдаг л да 7-8 гэдэг үг. Би тэр хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл хөөмийнхаа төрлийг хөөмийлэх барилтайгаа холбоод өөрөөр хэлбэл холиод тийм олон болчиход байх шиг надад мэдэгдэм аа. Тэ. 3 төрлийн хөөмий байна. Хамгийн нэгдүгээрт нь харьгаа хөөмий гэж. Хүн сурахад хамгийн амархан, хөөмийлэхэд хамгийн амархан тийм хөөмий шүү дээ. Энэ хоолойны булчин суллаж хөөмийлдэг. Тийм учраас амархан.
Жишээлбэл эн чинь одоо ухаанд ам хаалттай хамраар амьсгаа гараад ам задгаа амаар амьсгаа гарч 200 үз. Хоёр хөөмө гэж болохгүй шүү дээ. Болохгүй нэг. За нэгдүгürt нь энэ харьгаа хөөмө гэдэг энэ. За энэ л яг хөтэ нөгөөх манай сүм хийдэд лам нар ном уншихад бас энэ хөөмийг уншдаг. Ном одоо үндэд хоолоогоор хэлнэ гэдэгтэй. Энэ хөөмөөр хэлдэг шүү дээ. Жишээлбэл одоо жоохон яхад За хоёр дахь нь бол харьхраа хөөмий. Харьхраа хөөмий бол энийг бодвол бас нэлээд хүн дэвдрээ. Тэр чинь одоо хөөмийн шингэн хөөмийн суур болж явдаг байхгүй харьхраа хөөмий. Тийм учраас жоох үзүүлэхэд энэ чи одоо ухаанд юу гэхээр нөгөө туйл алтай магтаал хэлэх бас уртын дүүгч хүртэл одоо энэ манай монголчууд энэ хөөмийгээр дуулдаг байсан тэрийг шахмал хоолоогоор дуулна гэж хэлдэг байсан. Дээр үед одоо радионы манай фонтонд биш таалтан. Фонтонд одоо завхны шахмал хоолой шагтарсрун гэж энүүгээр дуулдаг энэ. Бас цуурын ч одоо суур болдог. Олон талын юмны суур болдог. Нарийн хөөмийн одоо суур болдог бас. Ийм хөөмөө байгаа шүү энэ хөөмөө. Төрөвчийн хөөмөөгөө сурах жоохон хэцүү л дээ. За тэгээд одоо би тэр хөгжмийн зэмсэгтэй холбогдох хэсэг нь бол яг хуу дараа тоглолт муултанд үзүүлнэ үз тий. Одоо зүгээр тэр уртын дууг одоо хандан энэ хоолоогоор дуулна гэж юу хэлж яах вэ хэлэх байх. Тэрийг жоохоо үзүүлнэ. Хөөми би хөөмийг хэрхэн тоолохыг биетээр нь харахыг хүссэн. Надад нэгэн хамтлагийн хөөмийн CD байдаг. Гэхдээ би амьд тоглолтыг гэр үзээгүй. Тэгээд үзэж суугаадаа сэтгэл маш хөдөлж байна. Надад хөөмийг таалагдлаа маш гайхалтай. Бид хөөмийг Монголд байхдаа сонсож байсан л да. Үнэхээр сайхан. The first one is harga home. And I'll show you how it sounds. Жишээлбэл Юургалтай гэдэг тохон цаашлаад ингэж дуулдаг байсан мөн хамал хоолоогоор дуулна гэж. За энэ хөөмө чинь мөн энэ хөөмөөр чинь одоо бас л лам нар ч одоо нөө та нар сүм хийдэд орж үзсэн байх тэнд чинь одоо бас л уншиж байгаа шүү дээ. Ламаа дангамуу жамбило чонцоодоо ингээл одоо яваад өгч чийтэй тийм. За тэгээд цуурын суур болно, алтамгтай суур болно гэж би түрүү хэлчихсэн. Ийм хөөмө байна. Ингээд Монголын одоо олон ардын урлагийн хөгжмийн зэмсгүүд болон ардын урлагт хэсэгтэй одоо энэ холбогддог. За 3 дахь хөөмөө бол сурахад хамгийн хэцүү. Тэгээд одоо үг хэлэх тийм чөлөөтэй эрхтэн байхгүй хөөмөлөхөд хамгийн хэцүү нь алтан шингэн хөөмө гэж нарийн хөөмө тийм алтай. Энэ бол юу хөхтэй зэрэг аялгау хөөмөлөхөөс ая хөөмөлдөг. Тэгээ одоо энэ гэрийн дэлхийд одоо нэлээд тийм танигдд сонгодог хэлбэртэй орсон ийм хөөмө. За жоохон үзүүлье.
ийм хүмүүс байгаа юм. Энэ хөмөөлж яхад одоо үг хэлж болохгүй шүү дээ. Түрүүчийнхэн бол өрөндэн уннаартаж гэж үг хэлж бол нөгөөх нь одоо ном уншсан үзүүлсэн. Энд бол тийм үг хэлэх чөлөөтэй эрхтэн энэ өгүүлэх эрхтэн байхгүй. Хэлэн тусгай байрлал эзэлсэн тагнаа тэнд. Тэгэхээр өөр хэлээрээ хэлэхгүй лугаар хэлэх юм. Дөө хөгжим болон бүжиг үнэхээр сайхан санагдлаа. Би түүний хэрхэн хөөмөдөж байгааг мэдэж байж санаа минь амрах байна. Түүний хоолой амны альсгээр хөөмөдөж байгаа эсэх төвөнх аваа гэд түүний хэрхэн хөөмөдөж байгааг би мэдмээр байна. Сингдэрж байгаа. За таныг ингээ сая хөөмөлж яхад нэг ийм бодол төрлөө. Ер нь хөөми уртын дуу гэхээр зэрэг бид нар чинь тал хангай говь гэл одоо ингээ лараараасаа цувраал ороод ирдэг шүү дээ. Гэтэл өнөөдөр бид нэр энэ Америкийн нэгдсэн улсын баруун эрэгт энэ Pacific Ocean далайн эрэгт ингээд далайн давлгаа сонсоод хөөмөлөхэд надад их сонирн мэдрэмж төрж байна л да. Танд ямар мэдрэмж төрөв? Би мэдээж энэ сайхан дугуурч байгаа далайгаас үндсэн өнгө авч байгаа байхгүй. Тэгэхээр энэ далайн их далай бол ийм л хөөмөнд ийм өнгөөр төсөөлөгдөж байна. Жишээлбэл одоо энэ сонстоо За яг хоёр дахь дээр таныг сүүлийн удаа яг хөөмөлөхөд далайн давлгаа ингээд орж ирж байгаа юм шиг надад яг ингэж орж ирсэн. За одоо 64 6 гэдэг чинь одоо 58 жил хөөм оролдож явах шивтэй. Хөөмөл одоо сурахснаа тал үзэж байна да. Бас бүрэн сураагүй гэж үзээд байгаа юм шүү дээ та өөрийгөө. Тий. Би байтах хэрэггүй Леонардо да Винчи хэлсэн байгаа шүү дээ. Урлагийг бүрэн сурна эзэмшнэ гэж байхгүй. Тийм учраас ингэсгээд болъё гэж. Тийм манайхан одоо нэг бүрэн сурцсан би тийм хийдэг чаддаг гэдэг байхгүй. Дээд хэмжээ байхгүй шүү дээ. Хүний оюун ухаан сансар ертөнцтэй адилхан юм чинь. Хязгааргүй тий. Би тэгтэр одоо сурах гал үзэж байгаа хүн. Манай залуу уран бүтээлчдүүдээс одоо айгүй их хөөми сурч хэлж байгаа да тийм ээ. Тий. Энэ бол их зөв их сайхан байна. Залуучууд маань хөөми сурах гэж одоо их чармаадаг болж бас одоо хөөми сургуультай боллоо. Соёл урлагийн сургууль гэдэг манай утсан багшилж байна. Их зөв. Харин залуучуудаа хандаж хэлэхэд өөр ингэсэн хөөмөйтэй болоосай л гэж хүсэх байна. Тэр сайхан багшаар заалгачаад дараагаар нь өөрснөө маш их ажиллах хэрэгтэй. Тэгжиж хөөмөгийн өөрийн одоо тийм нүүр царайтай хөөмөйтэй болох хэрэгтэй шүү дээ. Тэрнээс дандаа л нэг л морь хуурсалтаа давчиж бол дээшээ шахаад байдаг. Бүгд ижлэнг дуургадаг, бүгд ижил юутаа нэг цагаархан магтаалдаар л үзээд байдаг бол тэр онц биш. Яа сайн муу хөөмөлөх гэдээ бас байгаа да. Мэдээж хэрэг одоо сүүлийн хөдөлгөөр нь тийм нэг хүч султай их цэвэрхэн шингэн хөөмий хоёр дахь одоо хөөмийн хоёр дахь хоршид дуурах харьхралтыг их дуурахгүйгээр бараг шингэн хөөмий дуурах гэдэг байна. Энд чи явж гэхээс үүдээ эсгэрэлт болох нь ба шүү дээ. Тийм үү. Тийм учраас их л бодолцох хэрэгтэй.
За сая болсон арга хэмжээний явцад бүртээ хамтлагтай та нэг тайзан дээр тоглолоо шүү дээ. Тэглээ. За бүртээ хамтлагийнхан болохоор бас орчин үеийн этно жаз хэлбэрээр юу бүтээлээ бас гаргадаг. Тэгээ хөөмитэй. Тэрийг юу гэж боддог вэ? Маш зөв. Би бүртээ хамтлагийг үнэндээ хэлэхэд бас шүтэн бишрэгчийн нэг нь. Тий. Ардын урлагийг одоо бас ийм хэлбэрээр хөгжүүлж байгаа юу. Явдал бол энэ хитэн залуучууд их юм хийж байгаамаа. Энийг дэмждэг шүү. Их баярлалтай. Сайн хөөмөчин, сайн хуурч. Тэгээ одоо гамбар хүмүүс одоо тэр архилтууд гоё дуурайд байна тийм. Дажгүй шүү. Сая шарвгаан 2 бүтээл Стэнфорд их сургуулийн тайзан дээр тоглогдлоо. Тэгээд за ялангуяа тэр сүүлийн морин хуурч урт насангийн гоцлсон тийм ээ. Стэнфорд их сургуулийн симфони оркестртай хамтарч тийм сайхан тоглолт боллоо. Та морин хур тоглодгоо тэгээ тэр тоглолтын талаар ямар санаа оноотой байна? Би морин хур тоглодоггүй. Морин хурт одоо би маш их монгол хүн юм чинь морин хурт дуртай л да баг багтай жоохон их хэл өөрөө хиймэрээ болж яваад хөрөөд итгэл байсан. Нутагтаан харганы голд тэгээ тэр орхисон доо. Морин хур маань одоо энэ Стэнфордын их сургуулийн энэ одоо хүндтэй тайзан дээр ирж эдний одоо симфони Стэнфордын сургуулийн их сургуулийн симфонитай Жэндон гэж одоо тэр гайхалтай удирдаачин удирдлагадаар морин хуур маань их шилжиж байгаа удалд их баярлж байна. Уртаа гэдэг хүүхэд бол манай Бачлууны шавийн байна. Алдарт морин хуурс Бачлууны маань шав байна. Тэгээ энэ одоо Америк оронд суралцаад тэгээд одоо хажуугаар нь морин хуурынхаа сурсан мэрэгжлийг одоо заагаад тэгээ тэрийн одоо бас школ багшийн заасан тэр сургалтыг орхилгүй. Ингээд авч яваад энэ том тоглолтод орж байгаа асуудал бол нэр хүндий юм байна. Энэ Монгол нэр хүндий асуудал юм шүү. Стэнфордын сургуульд одоо манай морин хуурын чуулгаар тогссон уу юу? Манай ардын дууцгийн чуулгаар тогссон уу юу? Гэтэл одоо энд байгаа манай Монголын л одоо нэг эсширхэг юм. Иргэн маань одоо ингээд тоглолт хийж байгаа явдал бол үнэхээр бахархал. Сайн тоглосон энэ хүүхэд сайн хүүхэд байлаа. Сахар хомож явах зүйлээ. Концерт ер нь ямар болсон бэ? Концерт сайхан болсон шүү дээ. Таныг тайзан дээр гараад ирэхээр зэрэг тэр үзэгчд их өхөөрдөж байна. Тэр талаар та анзаарсан уу? Ахмадын үүднээс бас одоо энтхийнхний насны хөвгөл би залуу хүн л дээ. Гэхдээ одоо яг 60 гарсан настай. Тэгээд бас тэндээс энэ төв дэлхийн алсгалаад энэ нохондол алсгалаад 10 хэдэн цаг нисээд энэ дээрээ тэгээ бас энэ газар ирээд өөрийнхөө ардаа урлагаа сонирхуулж байгаа тэр улсууд бас баярсан биз дээ хөрхий тэрнээс биш миний сайнд биш биз дээ. Сайхан байна. Өхөөрдөн гэдэг нь болохоор таныг их дотн хүлээж авсан л та. Бүр хизээ язаны таньдаг юм шиг. Тэр сайхан байна. Тэгээд одоо хамгийн гол нь юу гэхээр зэрэг өөрөөр хэлбэл би нэг тийм өвгжээр амтан харагдаж байгаа бах.
Манай ээжээс ахуулаад намайг чих шүүмжилдэж штэ наад сахлах ус ав наад ус мөс чи юу байна? Наадха тайр гоё бол. Тэгэхээр одоо хүн бол дээр үед байлаа штэ нэг удлага дөрөв эргүүлсэн ус сахал нургацсан амтан бол хулиган. Энэ ч хулгайч гэж ярьдаг байсан. Одоо бол тийм цаг нэгэнт өнгөрсөн. Хүн бол өөрийнхөө ер нь хүн дотоод сэтгэлээрээ хүн бүхэн өөр байдагтай адилхан. Хүн зүсцэрээ дандаа өөр байдагтай адилхан. Яагаад дандаа ижилхэн хэлбэрээр үс засдаг. Өсчингүүд хүртлийн анхаарах хэрэгтэй л байхгүй. Хүний нүүрсээр тохируул засах. Мөртлөө одоо эхний дээр үеийн миний залуу үеийн өсчид бол Европ маягаар өс засдаг өсчид байсан. Одоо сүүлийн үед л одоо Аз маягаар засдаг. Хуйлал хийдэг болж шүү дээ. Хяргаал яг тэр моднууд шиг л одоо ингээл. Тэгээд нэг стандарт юм болгочдөг. За тэгээд энэ ирсэн зорилгынхаа хажуугаар тийм ээ туул ажил гарлаа. Тэгээд туул ажлынхаа сайхан шинийн цагаан сарыг Америкийн энэ Бэр гэдэг монголчуудтай хамт цагаан сараа хөтлөө шүү дээ. Их сайхан байна. Би ч одоо гэртээ цагаалаг 2 дахь удаага гэртээ цагаалаагүй явж байгаа хүн. Тэр жилийн энтэгт нэг яваад нэг гэртээ яг цагааны үеэр явсан. Одоо энэ удаад Америкт явж цагаалсангүй. Гэртээ цагаалгасан гэж бас жоохон сэтгэл хоргож байсан боловч сайхан газрын бас урилга авчихад хүний итгэлийг хүлээх ёстой шүү дээ би. Миний гэртээ цагаалахгүй онцлж. Тэгээ энд ирсэн гэртээ цагаалсан шиг л бас энэ энтхийнхаа монголчуудтай нэгдсэн харин тэр Ажаа гэлэн гэсэн үг. Ажаа гэгэний одоо сүмэд харин зүгээр одоо нүсэр сайхан цагаалах гэж хэлсэн боллоо шүү. Энтхийн монголчууд хэр амьдарч байна? Танд ямар сэтгэл төрөл? Энтхийн монголчууд би Монгол цуудынхаа гэр орноор ямар нэх орсон биш зүгээр энэ даашгагийн байлаа 3-4 хоног. Тэр нь хүмүүсийн байдлыг харахад бол тэр юу юм? Манай энтхийн монголчууд бол хоорондоо эвдэн арт юм байна. Тэгэд юм хий гэж боддсон байна, хичээдсэн байна. Тэгээд одоо их соёлтой юм байна. Тэгээд одоо их нутгаа их санагалцтай юм байна. Тэгээд энэ бүхнээс аваад үтгэж сэтгхүүнд их өөрчлөлт хийчээ. Өөрөөр хэлбэл сэтгхүүний хөрөнгө оруулалт. Энд чинь нарийн ярих юм бол би бас боддог хүн л дээ би чинь нэг хоцрогдсон хүн юм да. Улсын хөгжил гэдэг бол өргөн зам, өндөр баашин бол гадна талын төрх. Дотоод хөгжлийн төрх бол хүний оюун ухаанд. Одоо энэ ялангуяа ухааны тийм их өөрчлөлт хийхгүй бол одоо нэг өсөндөө манайхна бол хүмүүжлийн их соёлтой байх хэрэгтэй. Хүмүүжлийн соёл. Тэрнээс 10 орон зүүцсэнтэй биш, 10 далбар диплом барьцсантай бас биш шүү дээ. Манайхан бол юу гэхээр социализм үеэс л боловсрол чухал гэдээ ирсэн. Одоо тэр л бол хушуурсаар л байна. Боловсрол хүн чухал да. Чухал. Гэхдээ ухамсар гэж юм тэрнээс илүү чухал байдаг шүү дээ. Илүү чухал байдаг. Илүү чухал. Тэрийг мэдрэхгүй байна. Сургуулийн өмнөх насны хүүхдийг тэр гэрийн хүмүүжил гэж юм чухлаа. Эндхийн монголчууд маань хүмүүжилтэй. Энэ одоо газар яваад басан Монгол өөрсдийнхөө монгол соёлыг, монгол зан заншлыг авч явахын хажуугаар бас монгол хүмүүжлийн сүдэ эдэлж явдагт баярлж байна. Таны саяны ярьж эхэлсэн яриа чинь их сайхан хойч үедээ бас сургамжтай. Энэ дээр та өшөө нэг зүйлийг нэмж биднэрт сайхан сургаал маягаар хэлэхгүй юу? Миний одоо бодож явдаг бодол бол чи хүнд тусвалж чадахгүй бол дараа бүү бол. Бити хүнд дараа болоорой. Ядахта гэдгийг л би бодож явдаг. Тэргүй одоо ухаандан хөрх юм өвчин зовлон давтагтаал ганц үе юм болоод хэцүү болоод ирвэл тэрийг улс тэтгэн л дээ. Улс дараа болж л байгаа бах зүгээр. Аргагүй чадал хөрөхгүй бол яа их. Боломжтой үед залуу халуун насантаа за тэгээд одоо хөдөлмөрлөх боломжтой байхтаа өвчин зовлонгүй байхтаа хүнд дараа болохгүй байх тэгэхин тулд дараа болохгүй гэсэн ч үгсүүг л одоо хойд өнгөжлөх гэсэн үг шүү дээ. Хөдөлмөр хийж хүн цалиа авчиж хүн амьдрал ийм учраас энэ ганцхан энэ үгнээс олон салбарл болж одохоо хаа гэж бодож байна да. Ер нь хүн бол юу штэ би боддог. Тогч хүртэл нэмэх хасах зэгтэй байдаг. Хүн бол зовлон жаргал хоёр дээр хүний амьдрал тогтдог. Би бол зовлонтой байсан үеийн дараа үздэггүй. Зовлонтой байсан үе надад юу өгдөг? Ухаан өгдөг. Жаргалтай байсан үе бол тэрийг жаргалан дэврүүлэхгүй байх.
хэмжүүр тогтоодог. Тэгэхээр би өөрийнхөө ер нь амьдралын бүх цаг үеийг бол хүндэтгэж явдаг. Бүх цаг үеийг зовлонтой байснаа ч, жаргалтай байснаа ч аль алийг би хүндэтгэж явдаг шүү. Тийм учраас миний муу үе, сайн үе гэж байхгүй. Муу ч байсан, сайн ч байсан нөгөөх тэртээ тэргүүл миний гэр орон гэдэгтэй адилхан. Амьдралын маань энэ олон өнгө аяс минийх. Би энүүндээ бахархаж явдаг. Залуу үеийнхэндээ ялангуяа за энэ нутагт энэ сайхан нутагт амжилж амьдарч сурч байгаа сайхан залуучуудаа захиж хэлэхэд эрүүл бай. Одоо нөгөөх нь сторч хэлсэн үгүй шүү дээ. Нөгөөх өвчнгүй байвал эрүүл байвал хойдон жилийн наадам үзнэ гэдэг шиг тий. Эрүүл бай. Тэгээд энэ одоо сайхан улс орны хүн ардаас нь авах юм ав. Хаях юм хай. Тэр авах хаяхын одоо тэр юуг дэнсийг сайн барьж яваарай л гэж хүсэв. За баярлалаа. Тэгээд тэр ирэл Батарших болтугай гэдэг үзэгч олонхоо өмнөөс Сэнгэд орж байгаа ингээд бидэнд болон манай үзэгч олонд Айдууныхаа дээжийг өрөхгүй юу. Тэгээд энэ сайхан нэлээсэн усны хажууд бид нар сууж байна. Тэгээд тэр сайхан аяараа өөрийгөө хөглөөд тийм ээ. Айгуул бол энэ их усны хажууд тоглож исэн хэдэн удаа билээ тийм ээ. Энэ бол айгуул сайхан амьдралын чинь нэг л сайхан баярт мөчний нэг л болж байна шүү дээ тийм ээ. За тэгээд таныг сонсъё. Цуурын маань их шиг лувстын хөг аялгуу болох болтугай гэж бодоод хаан цуур тоглоё. Энэ ямар айдуу вэ? За энэ одоо миний өөрийн юу яасан сэтгэлээс гарсан нэг юм аялал байгаа юм л да. 2-4 ойрдын урай нас одоо бас жоохон оролцуулсан тийм тал байгаа. Гэхдээ энэ өөрийн сэтгэлээс гарсан юм аялал байгаамаа. Хизээ хаана зохиосон юм? За тэр зохионо гэж хэлэх хэцүү дээ. Одоо би ерөн зүгээр цуурыг анх сурахтаа л өөрөө оролдож ийм аялал сэтгэлд буусан. Тэгээ одоо би тэр аялгуутайгаа л яваад. Гэхдээ цуурын бол одоо олон аялгуу байдаг л да. Цуурын. Тэгээ тэрийг яг би сурахад амархалтай юу тавьж байгаа л дороо сурчих. Сурхаасаа өмнө би өөрийн аялгууд нуттай болох хэрэгтэй шүү дээ. Тий. Тэр аялгуунаас наана өөрийн фантази тийм аялгуутай болохгүй л тэр аялгуунд орчихвол нөгөө аялгуугаа л тоглодог нэг тийм өөрөөр хэлбэл урдны цуурчдыг давтагч л болно шүү дээ.
Таныг хамгийн сүүлд нь нэг сайхан ерөөл хэлээч гэж хүсмээр байна. Таны ерөөл нь дуртай болсон шүү бид нэ. Би одоо Юу гэж ерөөлөж болно? за тэгвэл би нэг хундганы ерөөл хэлчих. За, Чиний нэр чинь мандах үлээ. мандах тий. Эрхэм дүү мандахын өргөөнөөс ундарч байгаа сархад байна. Сархад нартай сайхан чанартай, арх нэртэй аргуун чанартай, амттай сайхан эдэнийхаа дээжийг алт мөнгөн завья хундгандан амсар дүүрэн мэлтэл зүүлж богд баян хангай номхон долоонхаа ардан наривжиж өөрт нь өргөжж дүүрэн сайхан хундахтай төвсөн сайхан жаргалтай баян хүний бөөрөн дүүж ваатар хүний суудалд сууж бахандаа хүртэл баяж тухандаа хүртэл жаргаж явах болтугай гэж ерөөл. За баярлалаа. Таны өгсөн хондгийг нуухгүй бол болохооргүй дуустал нь. Одоо сая бол хундаг зүгээр ингэж байгаа. Тэгэхээр тэр хундаг одоо биелээд намайг өрөөж нэг зүтд уучхаас Бүгдийн дуустал нь уух юм байна те. За тэр ирэл Батаршгалтгай танд их баярлалаа. Ингээд үзэгч олныхоо өмнөөс мөн студийнхаа өмнөөс танд урт удаан насалж уран бүтээлчин өндөр амжилтыг хүсэн өрөө. Тэгээд энэ алсын алс Америк оронд хүрэлцэн ирж Монгол улсынхаа нэрийг дэлхийд гаргахад маш том үүргийг гүйцэтгэлээ гэж бид үзэж байгаа. Тэгээд Стэнфордын их сургууль, Берклигийн их сургууль ийм том нөлөө бүхий том сургууль дээр Монголын нэрийг гаргаад энэ Монголоос ирсэн уран бүтээлчд маань бүгдээрээ сайхан уран бүтээлээ тавилаа. Тэгээд тэрний нэгэн хэсэг болох Сингд Оржгоотой бид нэр бас цаг завынхан дайламдын сайхан ярилцлагыг хийсэнд танд бас их баярлалаа гэж хэлье. Тэгээд танд сайн сайхныг хүсье. их баярлалаа. Танай студид их баярлалаа. Танай студийн хамт олонд ажлыг амжилт хүсье. Амьдрал чинь аз жаргал сайн сайхныг хүсье. Үзэгч олон доон эрүүлийн аз жаргал сайн сайхныг хүсье. Та нартай их баярлалаа шүү. Өнгөн сард үдэн шээдгээ Өнгөн сард үдэн шээдгээ Je ne sais pas s'il en est de plus blonde, mais de plus belle, il n'en est pas.